Хойд ч одоо траншины өгт гэж бас яриад байдаг байлаа. Шөнийн цагаар дайлангаа унтчих та оргоно. Сургууль завсардах те боловсролын үйлчлэгэнд хамрагдаж чадахгүй байх. Траншиндыг одоо маш шиг тийм ээ адгус шиг одоо амьдарч исэн хүмүүсийн хувьд Нэг удаа сургалт хийгээд нэг удаа ажил хийгээл энэ маань ингээ гарын алга урвуулж байгаа юм шиг одоо ингээд үр дүн гарах нь бол их ховор. лам алхмаар өдөр тэр хүмүүсийн хувьд өөрчлөгдөж эхэлсэн. Энэ цаг үед бол бас арай өөр хэлбэрт шилжиж байна. Яагаад гэвэл бас эцэгхийн харгаа хяналт суул Бие зүг боловсон авч явж явах хэрэгтэй. Тэгжээж манай Монгол улсын ирээдүйн маань өөрөө зөв хүн болж төлөвшөх хэрэгтэй. 1997 онд дэлхийн зоолын улсын байгууллага зөвхөн гудамжны хүүхдүүд зориулсан халамжийн төвийн хүн нөхцөлөд төсөл гэдгийг хэрэгжүүлээд 2016 он гэхэд нийт 9 буюу 10-аад одоо биднээс хүүхдтэй холбоотой төслийг бичиж хүүхдүүдийг нийгмийн хэвийн амьдралд нь оруулсан. хойд ч одоо траншины өгт гэж бас яриад байдаг байлаа. 3700-аас 4000-аад хүүхдүүл яг ингээд гудамжинд явж гинэ те эцэгхийн хараа хяналтгүйгээр ингээд гудамжинд хонж өнжөөд гуйлга гуугаад янз бүрийн байдлаар одоо ингээд явж гинэ гэдэг ийм бас судалгаа тоо статистикл байдаг. Зарим нь одоо халамжийн төвийн багш нарыг зодддог. 12 сарын 31-ний өдөр шинэ жилээр манай багш тархиндаа одоо саналаар зохиудаад эмнэлэг явж исэн түүх байж байгаа. Шөнийн цагаар дайлангаа унтчих та оргоно. Бидүүс бүр хэд дахин тэдүүсээ чи араас нь хөөсөлдөж заримыг нь араас нь хөөж авчирна. Бөөс хурсыг нь одоо ээлжинд гарчих бүх багш нар ингээд цэвэрлэн манай багш нар манай сэтгэл зүйч нар биднээс өөрсдөө ингээд ерөөсөө л бөөс хурс биднээсээ ховцсон дээр явах бол энгийн үзэгдэл. Усанд оруулаад хамууны тос энтрийг дүрхэн тэр хүмүүсийн чинь биднээс нийгэмшүүлэлтийн төлөвшүүлэхийн тулд үнэхээр асар их одоо зүрх сэтгэл байж ижил тэр их юм. Аав ээж нь ажилгүй болох. За тэгээд сургууль завсардах те боловсролын үйлчлэгэнд хамрагдаж чадахгүй байх. За зарим нь бол бүр эрүүл мэндийн шалтгаантай гэдэг хөдөөнөөс одоо хот руу чиглэсэн нүүдэл ихсэжсэнтэй холбоотой гэдэг их олон шалтгааны улмаас хүүхдүүд маань бол ингээд эцэгхийн хараа хяналтгүйгээр ингээд амьдарч исэн цаг үеуд байна. Лам алхмаар өдөр тэр хүмүүсийн хувьд өөрчлөгдөж эхэлсэн. Хүүхдүүд маань өөрчлөгдөнгүүд хүүхдүүдтэй нөлөөлж эхэлсэн. Траншиндыг одоо маш шиг тийм ээ адгус шиг одоо амьдарч исэн хүмүүсийн хувьд боловсон нойлын цаас хэрэглээд тусалж байгаа хүмүүсүүд багштай баярлалаа гэж хэлж сурна гэдэг бол энэ тавсын үйл ажиллагааны амжилтын их үүсвэр буюу үр дүн шүү гэж хэлчихсэн. Тухайн үед бол үнэхээр аимшигтай олон кейсүүдтэй хүүхдүүд бол ирдэг. Хөх тэнгэрийн хүүхдүүд гэсэн найрал дууны хамтлагийг бол байгуулсан байгаа. Эцэгтэй хаягдаад хинч биш гээд хүн бүхэн одоо ад шоу үзээд одоо насан турсан хүмүүсийн хувьд ч ихсэн үзий ацын байдлаар хүүхдүүдийг хардаг байсан. Би хүнд ч хэрэггүй гэж байсан хүүхдүүдийн хувьд өнөөдөр тайзан дээр гараад тэр эцгийн хайрын тухай дуулаад хүмүүсүүд алга ташаад тэр одоо хайраа илэрхийлж байгаа тэр мэдрэмжээсээ тэр хүмүүсийн хувьд бол өөрчлөгдөх гэсэн ээж аваагаа гэсэн хайрлах тэр одоо хайрын тэр галыг бол бадраахад бол маш их хувь нэмэр оруулаж энэ одоо төсөлд хамрагдсан дөрвөн үеийн маш олон хүүхдүүдээс гайхамшигтай одоо авьяастай хүүхдүүд тодорч урлагийн сургуулиудаар дамжиж тийм ээ өнөөдөр урлагийн одоо од буюу олон нийтэд танигдсан одоо хүмүүс болж ингэж төрөн гарсан. Энэ цаг үед бол бас арай өөр хэлбэрт шилжиж байна. Яагаад гэвэл бас эцэгхийн харгаа хяналт суул одоо үл хайхрах хүчирхийлэлд өртөж байгаа маш олон хүүхдүүд байна. Ихэвчлэн одоо нөгөө PC тоглоомын газар те цахим одоо тоглоомын газруудад бас ингээд ихэнх цагаа өнгөрөөж үл хайхрах хүчирхийлэлд одоо өртөөд тэрийг ингээд мэдхгүй явж байгаа энэ хүүхдүүдийн тоог аль болохоор багасгах. Тэгээ энэ хүүхдүүдийг цааш нэмэгдүүлэхгүй байхад эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх нь л хамгийн чухал байна. Хүүхдүүдийн хувь заяа буюу хүүхдийн эрх хамгааллыг хэрэгжүүлэхийн тулд зөвхөн нэг хүүхдийг авчираад биднээс нөхөн сэргээх үйл ажиллагаа хийх биш, цогц биднээс үйл ажиллагаа хийх. Энэ дээр зөвхөн хүүхдийн төлөө ажилладаг байгууллагууд биш, олон нийт ард иргэд ээж аав төрийн байгууллагууд бүгдээрээ биднээс хамтарч нэг додоо зорилготой нэг чигтээ байж иж биднээс одоо энэ үйл ажиллагааг бол үр дүнтэй зохион байгуулж болно гэдгийг бол энэ одоо жишээгээр биднээсийн одоо байгууллагын үйл ажиллагаагаар бол харж болно. Хүүхдийг аливаа эрсдлээс өрсөлдөн сэргийлэх үүн дээр одоо эцэгхийн оролцоо хамгийн чухлаа гэдэг ойлголтыг өгөх гээл одоо ингээд одоо маш их хичээж ажиллаж байна. Нэг удаа сургалт хийгээд нэг удаа ажил хийгээл энэ маань ингээ гарын алга урвуулж байгаа юм шиг одоо ингээд үр дүн гарах нь бол их ховор. Хүүхдүүдийг биднээс хэвийн амьдралд оруулахын тулд цогц үйл ажиллагаануудыг биднээс хийжээж хүүхд маань өнөөдөр
бустай адилхан хэвийн амьдралд оруулах боломжтой байна гэдгийг өөрсдийн одоо төслийн үйл ажиллагаагаараа биднээс хэлсэн. Хүүхдүүдийн хүмүүжлийн төлөө, залуучуудын сайн сайхны төлөө багш нар, эцэг эхчүүд, иргэн бүр, иргэн тойронд байгаа годомжинд явж байгаа хүмүүс хүртэл биеэ зөв боловсон авч явж явах хэрэгтэй. Тэгжээж манай Монгол улсын ирээдүйн маань өөрөө зөв хүн болж төлөвшөх хэрэгтэй.